Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх төгсгөлийн 88 дугаар хэсэг. Гавотог эрхэм баяртай уулзсны нөгөөдөр шөнө нь Чансэр хотын цагдаагийн газрын дарга ирж түүнийг нойрноос сэрээжээ. Синзингээс ирсэн тусгай төлөөлөгч хаалган дахь цагдаагийн ерөнхий газрын дарга хоёр түүнтэй албан тасалгаанд нь уулзсангууд хоёр зураг гаргаж үзүүлсний нэг нь эрхэм баярын зураг байлаа. Энэ хоёр хүний бараг харсан уу? Гэж хаалганы даргаыг асуухад Орсын танихгүй юм байна. Харин энэ бол Харчон гэдэг хочтой эрхэм баяр байна. Гэхэд цагдаагийн газрын дарга хурандаа чи яагаад ийм урагч дээрэмчинд өрмөлөх олгосон бэ? Гэж омогдов. Наян хурандаа тэр чинь Уэдагийн гарын үсгтээ Жанжин штабын тусгай албаны хүмүүс олгодог онцгой эрхийн өрмөлөгтэй байсан шүү дээ. Тийм өрмөлөгтэй хүмүүсийг эргүүл саадгүй өнгөрөхөөс гадна тэдэнд ажлаа шалгуулдаг ёстой. Гэхдээ бас тэр хүн гэд дараагийнхан үгийг хэлэх гэтэл Сэнзэнгийн төлөөлөгч таайса энэ хүнд буруу байхгүй. Энэ хүн ердөө тушаал гүйцэтгсэн. Тантай таарлцсан бол та бас тушаалыг нь гүйцэтгэх нь хууль шүү дээ. Харин хаашаа явна гэж байсан бэ? Гэж асуув. Хил рүү гэсэн. Хулстайгаар Монголын хил рүү хүмүүс оруулах даалгавартай гээд Кемпэтайн баталгааны хуудсанд гарын үсэг зурулж авсан. Гэхэд төлөөлөгч хурандаа руу эргээд хог хот руу гэснийг та юу гэж бодож байна? Гэж шалгаан асуув. Тэр бол эргүүлийн ахлагч болон жанжтыг хуурсан хэрэг. Хулстай Монголын хил тийм хойрхон хэрэг үү? Тийм ээ. Ердөө 7-8 бээр зайтай байдгийг. Тэгвэл та яаралтай хилийн отрядынханд мэдэгдээд надтай ярил. Гэхэд хурандаа Каватагоос бидний холбооныхон дээр хүргэж өг. Гэж тушаалаа. Эрхэм баяр баруун сугын хийд дээр ирж мөргөл хийгээд хийдийн тэргүүн ломтой уулзаж өргөл барилаа. Оройн дэд багштай минь ээ. Өчүүхэн би хулстан хийд очих санаатай явна. Унаа морд минь эцэж орхилоо. Та хийдийн жисаас 6 сайн морь өгвөл би үн хөлсөнд гар татахгүй. Гэд 1000 йен алд хадаг барилаа. За би та нарын буйны заммарыг бодож жасын даамалд хэлье. Манай адуу ойрхон байгаа. Өнөөрөө адуунаас морд бариулж аваад үн хөлсийг нь жасын даамалд өгөөрэй. Гэд жасын даамлыг дуудуулав. Эрхэм баяр нар уулын чандад орж байхад хийдийн адуунаас 6 сайн морь бариулж авсны дараа даамалд үн хөлсийг нь төлж гарын цайлглаа. Эрхэм баяр хоёр нөхрийн хамт баруун сугын хийдээс хөдлөөд шүн дунд хүргэж холбоо нуурын хөвөнд ирлээ. Эндээс хил хүртэл ердөн 15 бээр хэртэй билээ. Эрхэм баяр морин дэргэнд яваа нэгэн том авдрыг задлж гар пулемет нэлээд тооны гар бомбог гаргаж аваад одоо бид хил дээр байгаа Японы харуулын цэргүүдтэй дайрлах нь гарцаагүй. Бидний талаар сэжиг аваагүй гэж үзэж болохгүй. Тиймээс хил дээр байгаа Японы харуулынхантай дайрлцсан үед хил талынхаа байрлалыг бараадж бэлтгэх хэрэгтэй. Өрмөлхөн өгөөд байдлыг ажина. Хэрэг өрмөлөх хурааж авах янз байдал гаргавал шууд үзэлцгээс өөр арга байхгүй шүү. Гэхдээ миний дохио хүлээгээрэй. Намайг галал гэгүүт буудна. Тэгээгүй цагт буу дуургаж болохгүй. Банд тэрэгэн дээрээс ямар ч үед буудаж болохгүй шүү. Хэрэг бичсэн үед шууд хил рүү зүхтах хэрэгтэй. Бид хоёр чамайг хамгаалж үлдэнэ. Монгол хил рүү ороод дайралтсан цэрэгт хулстайгаас явж байна гээрэй. Тэр хүн хулстын сүмээс үгэн. Түүний хариуд нь танаа энтхийх биш, халах голынх гээрэй. Гэхэд банд сэтгэлдэн халах гол цудгадаг хайласт голын эрдний нэр хулстай шүү дээ гэж бодлоо. Эрхэм баяр хэсэгхэн зүр чимээ чагнаснаа. Хэрвээ бидний талаар сэжиг авсан бол хилийн Япон цэргийн харуулууд энэ хавьд отож байгаа. Энэ нуурын баруухан талд Япон цэргийн хилийнхний байр бий. Бидний нэг найдах зүйл бол биднийг хулстайгаар хил давна гэдэгт итгэсэн бол гол хүчийн хулстаар бишилжүүлсэн. Дээрсэн Монголын хилд маш ойрхон. Харин эндээс бол Монголын хил нэлээд зайдуухан тул биднийг энүүгээр зүрхэлж ирэхгүй гэж үзсэн байх ёстой. Банда та хоёр 3 авдар дотроос жижиг төмөр хайрцагтай алтан гаргаж өндөр төвштэй тэргэндэн ачаад өвсөөр дарж далдлаарай.
Тэр жижиг төмөр хайрцагт бүгд 320 кг алт байгаа. Нэг нь 80 кг алттай. Тэгээд 3 морион тэтгэндээ хөлөвчих. Би Японы хөлийн цэрэг рүү очиж байр байдлыг ажина. Би эрэхтэн тохиролцсон дохиогоор та эрт чимээ өгнө. Гэд явлаа. Банд тогтох хоёр нуурын зүүн талын нэг хонгорт үлдэж ачаа тэргээ янзлаад байж байтал харанхуйд ямар нэгэн чимээ гарах шиг болсноо төдөлгүй уйлын дуу гаргахад банд тогтох хоёр эрхэм баярыг эрлээ гэдгийг мэдэв. Хөлийн Япон цэргүүдийн байраар анир чимээгүй тун сэжигтэй байна. Үрдий харвал энд нэг цаг тутамд нэг удаа харанг дэлддэг. Би яг харанг дэлдэх ёстой үеэр очисон чинь харангаан цогсонгүй. Огт хөнгүү юм шиг санагдлаа. Тэнд ердөн хэдхэн тооны цэрэг байран харж үлдсэн бололтой. Бусд нь харуул гарсныг бодоход бидний замыг хаагаад хөлийн дагуу одчихсан юм шиг байна. Юу ч гэсэн нуурын баруун талыг барьж хил рүү дөхнө. Энүүгээрэн арай дэвт байдгийм. Гэд цааш хөдлөв. Тэнгэрийн дорнод хаяанаас үүрийн гэгээ манхайн цайсаар алсын бараа танигдах төдий боллоо. 3 морь хөлөлсөн дэргэний урд талын суудал дээр суусан банд эргэн тойрнон ажин шогшуулахад түүний урд талд банд эрхэм баяр хоёр морныхон амыг татсхийн шогшуулсаар элсэрхүү хотгорыг даган хэл рүү чиглэнэ. Тэд чингис шогшуулсаар хэлд 5 км хэртээ дөхөж очтол баруун талаас нь 4 морьтой хүн тосон ойртож ирлээ. Үүрийн гэгэнд тодоос тод танигдж байгаа хөлийн харуулын Япон зэргийг ажигласан эрхэм баяр. Банда тун анхааралтай байгаарай. Дохиогонгүүт мориндон ташуур өгнө шүү. Наадгур чинь чамаа хил дээр хүрэгчихнэ. Гэд эржив морьтонгуудыг тосон очив. Тогтох бандын морь тэргэрүү довтлох замыг хаан гар пулеметон бэлдэж гисэн байсан тэр үед эрхэм баяр. Тогтгоо. Намайг сайн харж байгаарай. Гэд Япон зэргийн харуулын дарга руу ойртон очиж мориносон буулаа. 1939 оны 9-р сарын 16-ны өдөр Бямб гараг. Оройн нар их хянганы нурууны салбар богд уулын цаад руу гудааж тэнгэрийн хаяанаа шингэж буй нарны шаргал туяа нүүгэлдэж байхад хайлас толын баруун гар талаар үргэлжилсэн элсэрхэг манхан дундуур зурайсан бүдэгдүү замаар 10 гаруй суудлын хар тэрэг цууран хурдалсаар бойдог манхны зүгээр орж хайластын зүүн салаа голыг чиглэнэ. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн М2 маркийн суудлын хар тэрэгнүүдийн цувааны дунд хэрд яваа нэгэн тэрэгний жолоочийн хажуугийн суудалд даваг зам ширтэн элдвийг бодож явхад арын суудал дээр суусан сувдаа суудлын тэрэгний цонхоор замын хоёр тал руу ширтэн хөмсөг зангидсныг ажбаас ямар нэгэн зүйлд сэтгэл төгшин зэвүүргсэн нэлдээ. Сувдаа энэ өглөө тэнгэрийн дорнод хаяанаас өндийсэн өглөөний тэргэл улаанарыг хараад тэнгэр газрыг холбосон ямар сонин аймар гайхмаар нар вэ? Ердөн миний үлмий дороос өндийгөд ирэх шиг боллоо гэж бодоод баяр баясгалантай байсан. Гэтэл оройн шингэж буй нарны цайвар гэгэнд элсэн толгодоор дүүрсэн хүн мордын сэг ундуй сундуй хөглөрч үдшин гэгэнд ёрдон арзайж сэрзийсэн машин техник их бууны тамтаг танкны гинжинд тарамдуулсан элсэрхэг хөрсөнд гүн шигдсэн гинжний хэлбрээр үлдсэн мөрөөд цустай холилдон хар хүрэнтэд элстэй зууралдаж хатсныг ажваас нарлуу зоогоорон шатаж түлэгдээд хэвдэж байгаа хүний дутуу идэгсэн шарх шиг аимшигтэй харагдсанд нүдэн ансан сувдаа амандан эн чин их дэлхийн маань нэг хэсэг дайн түүний тэнгэр уучим зоо нурууг нь ингэж шархтуулдаг байна шүү. Яасан бузар юм бэ гэж шивнэхэд түүний нуруугаар хүй дөргөх шиг санагдав. Суудлын тэрэгнүүд дарих өхрийн эхүүн үнэр танар бензин тостой холилдон шатсан гашуун хэрвас ханхлуулсан утаа нарилаагүй толгодын дундуур хурдалсаар их бууны сум бөмбөгөнд өртсөн Японы нэгэн бэхлэлтийн дэргэд өрөнгөрлөө. Бэхлэлтийн бэлэн даанчин бетонын хан турганы тамтагнаас төмөр торны бүдүүн хэрцгэр төмрийн хугархай сэрзийн сэрвихийг харж явсан даваг мөн сөрхий зузаан цул хан байна шүү. Японы бэхлэлтийн инженерүүд үүнийг ийм болно гэж хизээж бодоогүй байх та гэж бодлоо.
Энэ бол Бойтог манханд байгуулсан бэхэлтийн ижил бэхлэлт бөгөөд энд Японы 6 дугаар арим гэгчин штаб байжээ. Японы жанжин штабаас Коситоку гэдэг ажиллагааг эхлүүлэхээр товлсон тэр өдөр энэ бэхлэлт нэргүүлжээ. Өнгөрсөн байлдааныг санагдуулах гэсэн шиг элсэн манхан толгодуудаар эвдэрхий их буу, танк, онгоцны сэгэр дүүрч, энэ тэндгүй их бууны сум, бөмбөгөнд онилогдсон гүн нүхний том амсар, орон шингэжгүй нарны гэгэнд онгойж харлаад сэтгэл сэрхийлгэм зэвүүн хүйтэн ажээ. Танкны гинжинд шудрагдсан бар зайсан хөрстэй замыг ширтэн яваад давг сэтгэлдэн гунгаа минь аль зэрэг өөрчлөгдсөн бол бурангуй ёстой гэлмийг сэтгэл санаагаараа тэсвэрлэнэ гэдэг санааны хэрэг бишээ. Сайн жаргал минь нэлээд тураад тасхар үсэн дунд цагаан болсон байсан шүү дээ. Гэж бодохдоо өчигдрийн болсон хэрэг явдлыг сэтгэлдээ бодож явлаа. Давг сүүлийн 7 хоног Монголын өмнөд хэл Солинхэрийн чиглэлд хэл дээр унжиж билээ. Давг хэл дээр эрхэм баярыг хүлээж мухардаад сэтгэл нь төгшиж байлаа. Тэрээр болцсон хугацаанд хэл дээр ирсэнгүй. Эрхэм баяр Японы эргүүлийнхэнтэй дайралдангууд өнөмлөхөн үзүүлтэл харуулан ахлагч түүнийг дурамчхан байдалтай авахыг ажиглаад эрхэм баяр хос хосоор нь нээлүүлж барьсан гар бөмбөгөөн дээр өргөж хөдөлж болохгүй гэж Японоор анхааруулан хэлээд шийдэхэр зэгтэл банд морин тэрэгэн дээрээс үсрэм буух тэрхэн гişинд тогтох пулеметон эргүүлийнхэн дээр онилжчихсан байлаа. Үүнийг өглөөний нар битүү цагаан гэгэнд ажигласан Японы эргүүлүүд өчүүхэн төдий эндэгдэл гаргавал Свиден гэдгэн гадарлаад хүлцсэнгүй байлаа. Зэвсгэ ай гэж эрхэм баярыг захингуй хэлэхэд харуулан цэргийн ахлагч буугаан газар руу чулуудав. Чухам энхэн зур банд Япон даргаыг мориноос нь буулгаад морины жолоо цулбарыг хөзүүнд нь ороож баглаад морилуун зааж хөдөлбөл амьгүй гэж мэдэрэ гэлээ. Чухам иймэрхүү тохиолдол болно гэдгийг тооцоогүй эрхэм баяр бололцоогон ашигласандаа дотроо баярлаад гар бөмбөгнүүдэн далд хийхэд банд бусад Японуудын зэвсгийг хурааж амжсан агаад тэднийг морины жолоо цулбараар хүзүү биеийг нь багилчихсан байв. Банд Японы мордыг хэрээд эрхэм баярын дэргэд ирэхэд эрхэм баяр Японы ахлагчаас ноён баг дарга танай дарга нар биднийг баривчлах тушаал хизээ өгсөн гэж асуулаа. Өнөө шин өгсөн. Танайхан тэгээд биднийг яаж барихаар шийдсэн бэ? Манай ихэнх хэсэг хулстайн сүм рүү явсан. Манай энд нэг салаа 2 тасаг цэрэг үлдээд бие биенээс 5 км зайтай байгаа нуучинд очиж та нарын замыг отож байгаа. Эрхэм баяр Япон баг даргаас нэлээд зүйлийг лавлсны эцэст нуурын баруун талын толгойд байгаа нуувчинд 2 цэрэг байгааг мэдлээ. Тэр нуувчнаас зүүн тийш 5 км зайтай газар байгаа нуувчнаас цааш салаа цэрэг байрлуулсан гэдгийг хэлүүлж авчээ. Хэлийн Япон цэргийн хариулынхан тэднийг хэлийн харуулын байрны их зараар хэл давхгүй гэж үзсэн аж. Тиймээс байрныхан арын толгодод буй нууц байрандаа 2 цэрэг үлдээсэн байлаа. Харин хэлийн цэргийн байрны баруун талын судгийг дагвал эрхэм баярт ашигтай ажээ. Тэр судгийг дагаж явбал нуувчинд мэдэгдэлгүй хүрэх байлаа. Эрхэм баяр баригдсан Япон цэргүүдийг ажиглан зогссноо тэднийг тэр чигээр нь морин дээр нь мордуулж эмээлтэй нь баглаад нэгэн хонхорт мордыг авчраад тусч орхив. Чингээд нуувч руу чиглэсэн хонхорыг баримжаалан банд тогтох хоёрыг явуулав. Харин өөрөө тэр хоёрын түрүүнд нэгэн судаг дагсаар жижиг толгоон билээс өгсөн өнөө толгой дээр байгуулсан ажиглах нуувчинд дөхөж очиод мориносон явгалан явсаар нуувчинд хүртэл тэнд ганц ч хүн байсангүй. Эрхэм баяр нуувчинд ороод хэсэг ажиглахдаа эднэр манай хоёрын барааг хараад отхоор явжээ гэж бодтол хөлийн чимээ гарах шиг болов. Эрхэм баяр хөдөлгөөний анирыг чагнавал нам хүмээгаад түүнийг нуувчнаас гарах тэрхэн гişинд Япон цэрэг дайрахаар завдсан юм шиг санагдана. Эрхэм баяр нуувчийн дотор байгаа юмсыг ажиглахад нэг бодолтой зүйлийг хан төшүүлэн тавьсныг хараад түүнийг авч хаалгаар чулуудтал эрхэм баярыг отон зогсож байсан цэрэг давхын цочиж ухсгах тэрхэн чөлөөнд нуувчаас үсрэн гарч газар унангуутан байран өөрчлөн хөрвөх самбаандан Япон цэргийг буудаад
Газраас босож амжаагүй байтал хаанаас гараад ирсэн үл ойлгогдох нэг Япон зэрэг гэдрэг хараад хэвтэж буй эрхэм баярын дээрээс буу тулгачихсан байлаа. "Буугай!" гэд эрхэм баяр руу буугаа шагаан онилов. Эрхэм баяр түүнийг сэрэмж алдуулахын тулд буугаан өөрөөсөө хол шидэтэл өнөө Япон буу шагаахан болоод "Газраас өндийч бос!" гэж бардан байдалтай хэлэх нь одоо энэ намайг яаж чадахгүй гэсэн итгэл нь илт байлаа. Эрхэм баяр чухам энэхэн үед каратегийн сонгомл арга хэрэглэж гараараа газар руу түлхэхийн эгшний төдийд үсрэн босохдоо хөлөөрөн үсрэлтэн дунд цогх арга хөдөлгөөнөөр нүдэрмхийн зур буутай гарлан өшөглөх ёстой байлаа. Эрхэм баяр газраас өндийхтөн Япон зэргийн буутай гарлан өшгөлсөнгүй. Харин түүний элгэн тушаа цохилтоон тааруулсан нь дүүрэг нь дэлб өшөглөн нам унагсан байв. Эрхэм баярыг нуучаас гарахад банд тогтох хоёр толгойн бэлдэрч гисэн байлаа. Эрхэм баяр тэр дөрөн хоёр нөхөд дээрэн очиод "Банда, одоо шууд хил рүү яв" гэж хэлтэл толгойн зүүн талаас 10 гаруй зэрэг ирж яваа харагдав. Тэд эрхэм баярын бууны дуугаар сэжиг авсан эргэлзээгүй. "Банд минь, тогтох та хоёр одоохон хөдөл. Би та хоёрыг хамгаалж үлдэнэ. Надад санаа зовх хэрэггүй" гэд тогтхоос гар пулеметон авч нэгэн гүдгэрлэв амдан очив. Чингээд 16 зэрэг рүү гал нээтэл тэдний хагас нь эрхэм баяртай буудалдсан үлдэж зарим нь банд тогтох хоёрын араас хөдлөв. Эрхэм баяр сайн байрлалтай байсан болохоор өөрийгөө бүслэхэр шийдсэн Япон зэргийн буун чимээг чагнавал ердөө 5 талд нь нэг зэрэг байгаа нь илэрхий байв. Тиймээс эрхэм баяр пулеметийн галыг зогсоож тэднийг ажиглалаа. Харин эрхэм баярын баруун талд байгаа судагт ганц ч зэрэггүй болохыг мэдээд тэр судгийг даган хил рүү дөхөж болохыг ажиглав. Тиймээс пулеметийн замгийг суулан авч зарим эд ангийг битүү задлаад газар зовхдоо түүний дор хэдэн бөмбөг болчихлаа. Тэр пулеметыг авах буюу хөдлөх тохиолдолд 4 бөмбөг дэлбэрэх ёстой ажээ. Эрхэм баяр судгаар явсаар морин дээрэн очтол зүүн талаас нь хоройд морьтой цэргүүд ирж яваа бололтой цагаан шороо манарна. Эрхэм баярыг моринд дөрүүлэх тэрхэн үед гүдгэр дээр орхисон пулеметийн дэргэд бөөн дэлбэрэлт болж чихт өчрөөс нь чимээ дэгдээд замхарлаа. Эрхэм баяр 3-4 бэрийн зайтай тоос татуулан ирж яваа Японы цэргүүдийг дурандаад морин дон ташуур өгч банд тогтох хоёрын араас давхиулсаар хил давж буй тэрхэн үед гүйцсэн очтол банд цэзэрийн шаргацсан агаад тогтох шанааган суманд хайруулсан байлаа. Бүхээгтээ тэргэнд хэвтүүлсэн бандын дэргэд эрхэм баярыг очиход "Чамаас мултарсан 7 цэргүүд бид хоёрыг хөөж гүйцэтгэхийн даваан дээр банд тэрэгний хоёр талаар гар бомбог шидэж дөрвийг устгалаа. Тэгээд би мориноос салж банд маань шархтав. Харин би шанаагаа хайруулснаа тэр үед мэдээгүй юм" гэд тогтох юу болсныг эрхэм баяр тайлбарлаж өгөв. Эрхэм баяр хоёр нөхрөн морь тэргэндээ суулгаад цаашаа хөдлөхдөө "Аргагүй дээ. Ийм хүнд ачаатай морин тэрэг Японы морьдод гүйцэгдэлгүй яахав" гэж бодсоор явхтаа хэлийн цаад руу ажвал өнөө Япон цэргүүд Монголын хилд бээрийн зайтай ойртсон байв. Чухам энэ үед нэгэн жижиг толгоон баруун талаас Монголын хэлийн харуулын цэргүүд гарч ирлээ. Тэдний дунд явсан давг эрхэм баярыг тосон уулзангууд нууц дохиол авлалгүйгээр шууд "Шархтсан хүмүүсээ яасан" гэж яаран асуув. Давг хил дээрээс дурамдаж хэлийн цаана юу болсныг нэгэнгүй харж байжээ. Тиймээс нууц дохиол авлаж албархах хэрэггүй байлаа. Эрхэм баяр тэрэгний бүхээг рүү заахад давг тэргийг тойрч бүхээг рүү өнгийгөөд дэвшинд дэвссэн өвсөн дээр хэвтэж байгаа бандыг харангууд "Одоохон застав дээр хөргөж шуурхаа арга хэмжээ ав" гэж дэрэгдэм байгаа нэг даргад хэлтэл цэргүүд түүнийг тэрэгний төвчнээс өргөж гаргалаа. Чухам энэ үед нэгэн суудлын хар тэрэг ирсэнд шархтнуудыг түүнд суулгав. Давг суудлын тэрэг явсны дараа сая "За бэлгээ үзүүлээч" гэлээ. Эрхэм баяр тэрэгний төвшин дээрх өвсийг шууж бөөгнүүлтэл дэвшин дэгнүүлж тавьсан 7 жижиг төмөр хайрцаг давгийн анхаарлыг татав. Эрхэм баяр нэг хайрцгийг онгойлготол дөрвөөр нь зэрэгсүүлсэн хоёр игний алтан гулд маань шаргал туяа өглөөний наранд өнгө тунран
хүн бүхний нүдийг галбалзуулна. Алтан гулдман хэмжээг ажвал уртаараа 15 см, өргөнөөрөө 10 см хэртэй хэмжээтэй ажээ. Зорилго нэгт нөхөд минь, та бүхэнд их баярлалаа гэж давгийг хэлэхэд Эрхэн баяр үл мэдэг нэмсэглээд. Хайрцаг бүрдэн 80 кг алттай ийм хайрцаг төр байгаа. Нөгөө 3 хайрцагт нь үнэт чулуу эрдэнэс байгаа юм гэд төмөр хайрцагнуудын түлхүүрийг давагт өглөө. Давг элсэн зам ширтэн дуугүй явахдаа энэ бүхнийг сэтгэлдээ болгоон бодож би өчигдрүүдийн сулин хэрийн хязгаарт будтай ярьж суусан. Тэгэхэд одоо халах гол ирж хэд явж байдаг. Бид нар аяна усыг олж харж чадах болов. Болдгсон бол гарын нэг сайн атгах юмсан гэж өөртөө шивнэж байлаа. Суудлын тэрэгнүүд цааш хурдалсаар 6 дугаар армийн штабын бөмбөгдүүлсэн нуруунаас холгүй байгаа нэгэн өндөрлөгийг чиглэв. Алсараа товцог толгодоор хүрээлэгдсэн өндөрлөгийн өмнөд бил нэгэн хонхордуу газар Японы зэргийн 3 жодгор босгожээ. Жодгоруудын даавуу салхинд дэрвэгнэж 8 талаас нь дэлгүрдсэн мяндсан татлагандан татагдан нар салхинд ганцсан зэвхий цайвар даавуу дээвэр туурга нэгэн үе бомбиснөн эгчний төдийд шалчихыг ажваас эцсийнхэн удаа амьсгалан ядаж гол нь тасрах гэж буй махчин үлэг үргэлийг санагдуулмагаад бусдын газар нутгийн баялагт шунан совдгалсан Гавантууны айрамгэгч чухам хүү тэрхүү үлэг үргэлийг орлосон нь хэн хүний нүднээ илэрхий болоо. Машинаас Зөвлөлт Монголын армийн төлөөлөгчдийг буухад Гавантууны армийн удирдлагыг орлосон орон нутгийн цэргийн комисс бүрэлдэхүүнээр эгнэн зогсож байлаа. Эгнэн зогссон Японы цэргийн төлөөлөгчдийн өмнө 3 генерал зогссон агаад тэдний дунд намхан дуу давжаа биетэй нүдэндээ зүүсэн шилэн үл мэдэг томдсон царай хорчхордуу байдалтай нэгэн хошууч генерал машинаас буугаад ирж яваа Зөвлөлт Монголын орон нутгийн цэргийн төлөөлөгчдийн тэргүү нарыг хараад цайвар царайгаан улам хорчилгон янз муутай зогсох нь халах гол ялагдсан армийн сүр сүлд аль хэдийн тамд морилсныг элчлэх гэсэн шиг өнгөж явхаагүй болоо. Ийхүү царайгаан бүрсэлгэн сэтгэлийнхэн гутралыг илрүүлэхгүй хичээн зогсож буй орон нутгийн дээд командлын захирагч Шивё Фусимотогийн араар Япон зэргийн хэсэг дарга нар эгнэн зогссон агаад тэдний харц Зөвлөлт Монголын цэргийн төлөөлөгчдийн зүг ханджээ. Японы цэргийн төлөөлөгчдийн дунд нэгэн өндөр дүүхэн цагаан эр зогсохыг ажваас саяхан Чивса цол хүртсэн аяна усуу байлаа. Давг өөрийнхөө дэргэд зогсож байгаа сувдаад гунгаа тэр зогсож байна. Чи харж байна уу гэж хэллээ. Тийм ээ, харж байна. Дид хурандаа болчихсон байна гэж сувдагийн хоолой зангирлаа. Зөвлөлт Монголын цэргийн төлөөлөгчдийг тэргүүлсэн бригадын командлан захирагч Потапов, ардын цэргийн жанжин штабын дарга дивизийн командлан захирагч Зарин нарыг Фусимото өгтөн очиж ёслон уулзаад гар барихад ялсан армийн удирдагчдын царайнд баяр бахархал илэрч харин ялагдсан армийг төлөөсөндөө сэтгэлийн уур хилэнгийн барж ядан гутрал гунигтан буцалж байсан Фусимото сэтгэлийнхээ шаналгааг нуухыг хичээгтэн арга буюу инээмсэглэн тал засахыг аядсан шинжтэй. Аяна усуу хэмээгдэх гунгааг орон нутгийн цэргийн бүрэлдэхүүнд орж Японоос олзлогдсон хийгээд алагдсан цэргийн хүүрийг халах голоос цэвэрлэх хүлээлцэх асуудлыг тохиролцохтой холбогдож халах гол ирснийг мэдсэн төв давгийг сулин хэрээс халах гол руу очих тушаал өгчээ. Аяна усуу энэ удаа халах гол дэрээд хэд хоногтон сэтгэл нь яггүй түгшиж байлаа. Тэрээр мөгдөнгөөс нутаг руугаа явсан сайн жаргалын цахилгааныг 23-нд хүлээн авчээ. Алтыг хил дээр бүрэн хүргэсэн эсэх талаар Эрхэн баяр 16 цахилгаанаар мэдэгдэнэ гэсэн болохоор Аяна усуугийн сэтгэл дэнсэлэх нь аргагүй ажээ. Гэтэл хэдхэн мөчийн өмнө хил дээр ирсэн Зөвлөлт Монголын цэргийн төлөөлөгчийн дотор давг сувда хоёр инээмсэглэн зогсож байгааг хараад сэтгэл нь уужирчээ. Аяна усуу Япон дарга нарын адил тэргүү мэхээлгэн газар ширтэн зогсох авч сэтгэлд нь баяр баясгал бялхаж байлаа. Тэрээр ичнээн ихэн баяр баясгалыг давг сувда хоёртой хуваалцсан зогсож байгаадаа
Магнай тэнэгэр байв. Аяна усуу малгайгаан авч шангатгаад өмсөхийг ажилласан сувдаа ялалтын баяр хүргэж байна да гэж бодоод аяна усуугаас хард салгалгүй зогсохдоо миний сэтгэл зүрхний тал араатны дунд байдаг шүү дээ гэж бодхоос нүдэнд нь нулимс цэйлгэн манамтаад уйлмаар санагдсан авч тэрээр сэтгэлэн барьлаа. Сувда мөгдөнгийн нисгэн усны буудал дээрээс салахтаан сэтгэлийнхэн үгийг цухуулгаж чадаагүй боловч хоёр биенийхэн нэвт цөргсөн дөрвөн нүдний харцаар сэтгэлийн нандин бүхнийг ойлгож байсны адилаар 30-аад алхмын цаанаас бие биенээ ширтэн зогссон хоёр амаргийн хос нүдний харц тэдний зүрх сэтгэлийг холбож буй тэрхэн үед Зөвлөлт Монголын цэргийн төлөөлөгчид Япон цэргийн жодгор руу анхааралтай ширтэн баяр хөөртэй зогсож байв. Японы цэргийн сурвалжлагч, кино сурвалжлагч нар хоёр талын төлөөлөгчдийн зургийг авахаад харин Япон дарга нар тэргүүн бүхийлгэн хаяа санаа алдан цэргийн жодгор руу нүдний булангаар самширтхийг ажваас харин нутгийн газрын хөрс хатуу болохыг ойлгосон боловч хар цагааны ялгааг ухаархаас айж хамаг биеийн хураан бээцээж доожо муутай зогсох нь омог бардам самуурайн сүлд хиймэр аль хэдийн арилсныг гэрчлэн төгсөв.